Орцын 90 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай хүнс тэжээл бордоог Монгол улсад органикт тооцож, органик болохыг нь илэрхийлсэн тэмдэг тэмдэглэгийг тавьж байх тухай хуулийн төслийг өнгөрсөн онд боловсруулж их хуралд өргөн мэдүүлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр дээрх хуулийн төслийг наривчлан судлах буюу эрх хаврын тариалалтын үеэр хэрэгжүүлэх боломжийн талаар салбарынхан зөвлөлдсөн байна. Органик хүнсний үйлдвэрлэл нь хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг бий болгох, хөрс ус агаарын бохирдлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, хүлэмжийн ялгарлыг бууруулах нийгмийн эдийн засгийн өндөр ач холбогдолтой байдаг. Дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн олон улсын хорооноос улс орнуудын засгийн газарт органик үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэхийг уриалсны дагуу дэлхийн чих хандлага органик үйлдвэрлэлд шилжиж, органик хүнсний бүтээгдэхүүний борлуулалт жил бүрөсөж 80 гаруй улсад органик үйлдвэрлэлийн эрх зүйн орчин бүрэн бүрдсэн байдаг юм байна. Түүнчлэн Монгол улсын хүнсний тухай хуулийн 16-гийн 4-т органик хүнстэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна гэж Улсын их хурлын 2015 оны 104-р тогтоолоор батлан гаргасан байдаг. Энэ ч үднэс төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод шим тижээллэг, органик хүнсний нэр төрлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай органик нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж дэмжих гэж заасан байдаг нь энэхүү төслийг батлах практик эрх зүйн үндэслэл болсон гэдгийг тайлбарлаж байгаамаа. За энэ хэлэлцүүлэг маань 2015 оны 2 сарын 6-наас эхлээд 3 сарын 13-ны хооронд бол бүх ажлын өдрүүдэд бол хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн яам дээр хийгднэ. Тэгэхээр энэ одоо үйл ажиллагааны календарч гэсэн төлөвлөгөө гарсан байгаа. За энэний дагуу одоо сонирхож байгаа аж ахуйн нэгж байгууллага, за төрийн бас байгууллагууд бол холбогдоод хүнс хөдөө аж ахуйн яамтай холбогдоод хэлэлцүүлэгт орж болно. За тэгээд органик одоо яг энэ үндэсний болон хөдөө аж ахуйн одоо агнчны үйлдвэрлэл эрхлэхэд баримтлах журмын төслүүд яригдж байгаа учраас энэ дээр бол идэвхтэй оролцохыг уриалж байна. Үндсэндээ өнөөдрийн зөвлөгөөнд оролцогчид хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд уламжилт арга технологи зөнхөлсөн унган төрхөө хадгалсан цэвэр байгальтай Монгол орны хувьд органик хүнсийг олон улсын жишигт нийцүүлэн үйлдвэрлэж, баталгаажуулан бүртгэж, тусгайлсан шашигтойгоор гадаад дотоодын зах зээлд гарах эрх зүйн орчин бүрдэж байгаа нь хүнсний тэжээллэг чанар дээшилж, хүн амын эрүүл мэнд сайжрах, мөн малчит тариаланчтай орлого нэмэгдэх, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн суурийг бэлтгэх, ногоон эдийн засгийн бодлогыг хөгжүүлэх, мөн экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа илэрхийлсэн юм а.